За өнөөдөр та бүхэнтэйгээ ээлжид нэгэн сонирхолтой мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Тэр маань юу вэ гэхээр зөвхөн Солонгос улсад харж болох сонирхолтой 15 баримт. За хамгийн нэгдүгээрт нь Солонгос улс маань болохоор жирэмсэн эхчүүдэд маш их ээлтэй орн юм аа. Яагаад гэхээр жирэмсэн эхчүүдэд улсаас 500 мянган воны ашиглах эрхтэй картыг өгдөг. За тэгээд тэрхүү картаараа эмнэлэгт хяналтандаа орон зам төмөрч гэдэг юм уу те аптекуудаас витамин дээр авахд болдог. Бусад газарт бол ашиглаж мэдээж болохгүй. За мөн метро олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход зөвхөн жирэмсэн их сууж болох ягаан өмгийн суудлууд байдаг. Метронд тэгээд автобусанд ч тэр тийм ээ. За тэгэхээр тэрхүү суудлал дээр очиод өөрөө би жирэмсэн гэдгээ юу гэдгийг хэлэхгүйгээр зүгээр очиод суучхад болно гэсэн. Хэрвээ хүн сууж авах юм бол эвтэхнэр очиод ингээд жирэмсэн уймаа гэхэд дор нь босоод явчихдаг. Ерөнхийдөө хөвшин хүмүүсийн ч тэр залуусан ч тэр жирэмсэн эмэгтэйчүүдэд зай тагаа ингээд зам тавьж өгч гэдэг юм. Ерөнхийдөө маш их тийм тусгайл ханддаг. За мөн жирэмсэн эхчүүд тусгай ингээд дүүргээсээ дүүргийн эмнэлгээсээ ч юм уу юм авчдаг юм хөөрхөн түлхүүр ягаас шиг юм байдаг. Тэрийг зөвхөндөө ингээд зүгээд хүн болгон харахад энэ жирэмсэн эмэгтэй явж байна гэж мэдхээр бас тийм тэмдэгч бас байна. За мөн зөвхөн эмэгтэйчүүд ашиглаж болдог эмэгтэйчүүдийн зогсоол гэж бас тустай байдаг. За тэр нь хөвчлэн том компаниуд те. За мөн супермаркет E-mart, Homeplus гэдэг юм уу иймэрхүү том газруудад болохоор эмэгтэй хүн зөвхөн зогсож болдог тийм зогсоолол байдаг. За ингээд түүний дараа хоёрдугаарх нь за Солонгос улсад ирж үзээгүй бол энэ үүний талаар бол төдийлөн мэдэхгүй. За автобусны буудал дээр болохоор дижитал дэлгэцүүд ажилладаг. За тэр нь юу вэ гэхээр автобусны буудал дээр очиод би жишээлбэл 301 номерын автобус хүлээж байгаа бол тэрхүү дижитал самбараа ингээд харахад 301 номер 5 минутын дараа, 10 минутын дараа, 7 минутын дараа ирнэ гэсэн тэмдэглэгээнүүд нь байнга гарч ирж байдаг. За тэгээд өөрийнхөө суух гэж байгаа автобусаа тэдчнээ минут хүлээх юм байна гэдгээ урьдчилаад мэдчихнэ гэсэн үг. Тэр нь маш амар байна. Ерөнхийдөө автобусны буудлууд нь маш сүүлийн үед ялангуяа хөгжсөөр байгаа. За тэгээд өвлийн цагт жишээлбэл суудлал дээрээ суухаар суудал нь халдаг тийм автобусны буудлууд байна. За мөн сөүл орчмоор шилэн юм хорох шиг. За тэгээд орохоор зуны улирал маш халуун тул дотроо aircon ажилладаг те air conditioner ажиллаж сэрүүхэн байдаг тийм орчноор ч гэсэн бүрдүүлж ядгаараа онцлогтой. 3 гарт сүүлийн үед Монгол улсад маань бас харж болохоор нэгэн зүйл байна. Энэ юу гэхээр супермаркетуудад орохоор амтлагаа маш их хийдгээ. За тэгээд Солонгосын супермаркет том супермаркет E-mart, Homeplus, Costco ч гэдэм үү те IKEA гэдэг юм уу ерөнхийдөө хүсний тасагт нь ингээд явхад орохоор төрөл бүрийн амтлагаа хийдгээ маш харсан байна. Штэ хям, сосиск за тэгээд бэлэн гоймон спагетти сүү тараг гэл жимс ерөөсө бүх зүйлийн амтлагаа байдаг. Даанч энэ коронавигоос болоод сүүлийн үед амтлагаа бас сайн хийж чадахгүй байгаа. Ерөнхийдөө зөвхөн уудаг зүйлийн амтлагаанууд бол гадуур бол байна лээ. Өмнө нь бол бүх төрлийн амтлагаа байдаг гэсэн. За тэгээд ялангуяа бид нар нөгөө оюутан байхдаа оюутан хүмүүс ч үлсэн шүү дээ. За тэгээд бас хоол идэхээс өмнө E-mart руу ингээ бөөнөр 5 зургуулаа орол хөтлөө нөгөө амтлагаанууд чи идэж байгаа л цацчлаа баг пиццагаа авах уу яах уу гэж гарч ирдэг байлаа шүү дээ тий. Тийм амар нөгөө нэг идэх юм их амтлуулдаг гэсэн. Ингээд дөрөвдүгээрт нь яг монголчуудтай адилхан ерөнхийдөө шинэ байранд орохоор шинэ байрны найр гэж хийдэг. За тэгээд шинэ байрны найрыг бол живдэрэ гэж ярьдаг. За живдэрэ саммур гэдэг нь болохоор шинэ байранд өгөх бэлгийг гэлдэг байна. За тэгээд ихэвчлэн солонгос хүмүүс найз нөхөд гэр бүлийнхэндээ юу өгдөг вэ? Байрны найран дээр юу өгдөг вэ гэхээр манай монголчууд ерөнхийдөө арх даарс те тэгээд урсгалын зүйл гэрт нь ер нь хэрэгтэй цахилгаан бараач иймэрхүү төрлийн өгдөг шүү дээ. Харин солонгос улсад болохоор нойлын цаас, вок, цавын шампунь тиймэрхүү салфетикчүүд юм уу те ингээд том сетээр нь ингээд ахын бараа маш их өгдөг. За тэгээд энэ үн ч гэсэн солонгос хүмүүс ингээд бүр ингээд энгийн үзэгдэл болсон юм соёл байдаг нэ. За тэгээд та ямар нэгэн солонгос найзтай бол гэртээ таныг үйсэн бол нэг бол ахын бараа авч очиж болж нэг бол жимс тэгээд идэх юм авч очих юм бол маш дуртай байна шүү. 5 дугаарт нь цагаан сар болон чусок гэж ярьдаг ургацын баяр те. Цагаан сар бол ерөнхийдөө 1 сарын сүүл юм уу 2 сарын ихэр болдог шүү дээ. Харин ургацын баяр нь болохоор 9 сард
9 сарын дундуур те эсвэл 9 сарын ихэр жин гэж тааш ургасан баяр юм тэмдэглэдэг. За тэгэхээр энэ хүү тухайн тэмдэглэлт өдрүүдээр бүх солонгос даяар маш их ачаалттай. За тэгээд хөдөлгөөн болон үсдэгэ. За тэгээд тээврийн одоо юу гэдэг бил автобусны билет, галт тэрэгний билет, хурдны галт тэрэгний билет ч юм уу те бүгд сарын өмнөөс бараг зарагдаад дуусдаг. Тийм болохоор яг энэ хүү үеэр Монголоос ирвэ солонгос руу ирж аялах гэж байгаа бол маш анхааралтай байх хэрэгтэй. За тэгээд өвчлэн энэ хүү цагаан сар болон Чусокийн үеийг бол алхасаад ирж байгаарэ гэж зөвлөмөр байна. За мөн дараагийн нэг хэлэх зүйл болохоор цагаан сар болон ургацын баяраар ихэвчлэн хүүхдүүд нь үндэснийхээ хувцыг өмсөж гойдог байна. За мөн цагаан сараар одоо ээж аав дээрээ гэр бүл дээрээ ихэвчлэн очдог шүү дээ. За тэгээд Монголтой л адилхан одоо удаан уулзаагүй ээж аав дээрээ ахын дүүсэн те ингээд хамгийн ахмад гэр бүл дээрээ юу нэг хэд очдог байхгүй юу. За тэгээд очихдоо ихэвчлэн жимс авч очдог. Тэг. Маш том хайрцагтай гой жимснүүд байдаг шүү дээ. Orange юм уу, эсвэл гой алим юм уу, эсвэл аймаг гой том нөгөө нэг том лигрээд юм уу те ингээд ян төрөл бүрийн гой жимс замуу ингээд үхрийн мах хэдрээ авч очдог ийм яс аншилтай. 6 дугаар болохоор цэцэрлэг болгон одоо өөрийн гэсэн өмсдөг ийм хувцас байдаг. Биеийн тамирын хослол өвөл намар нэг за хавар зун ч гэдэг нэг ингээд хоёр одоо зуны хослол ингээд өвөл хавар намар өмсдөг хослол гэж байдаг. За тэгээд энэхүү хослолоо хизээ өмсдөг вэ гэхээр ерөнхийдөө одоо хөөрхөн ингээд ойр зур аялахтаа ч юм уу те өдрийн ингээд аялал хийхтэй ч юм уу за ингээд музей ямар нэгэн жүжиг эдэр тоглолт үзэхээр явахтаа ч юм уу ерөнхийдөө цэцэрлэгийн хүүхдүүд бүгдээр адилхан хувцалж ижилсдэг. За мөн цэцэрлэгт ингээд хүүхэд болгон хэдийгээр нэг ойтой цэцэрлэгийг одоо яасл гэж ярьдаг ш монголчууд нэг ойтой 10 сартай ч бай те бүгдээр нь цэцэрлэгээс нь цүн хөөгдөг. За тэгээд цэцэрлэг болгон өөр ингэсэн стил загвар өнгөтэй тийм цүнхнүүд байдаг. За тэгээд цүнхэн дээр нь мэдээж цэцэрлэгийн нэр утас хаяг нь бичээстэй байдаг. Үүгээрээ одоо энэ тэр цэцэрлэгийн хүүхд юм байна ч юм уу те ингээд ерөнхийдөө хоорондоо холилдоод алга болох ч юм уу тэрхүү зүйлээс ч гэсэн урьдчилан бас сэргийлдэг байна. 7 дугаарт солонгос хүмүүс ерөнхийдөө хүүхэдтэй монетон гинж авч өгдөг. Алтнан гинж гэж болно, монетон гинж гэж болно. Тэрхүү гинж нь юу вэ гэхээр колон дээр нь нэр болон утсын бичдэг. За энэ нь бол мэдээж бас хүүхэд алга болох те хүүхэд энэ тэнд явж байгаа төөрөгч гэдэг юм. Тэгэх юм бол артлын ингээд уншихад өөрийнх нь одоо хаг юм уу гэд нэр тэгээд аав ээжийн утасны дугаар байж байгаа чинь хоёр утасны дугаарт бичиж болно. Тэр үүнийг ингээд ерөнхийдөө эцэг гэх нь хүүхдээ одоо ой хүрсний дараагаас хойш ингээд алтан гинж зүүж өгдөг. Тийм ерөнхийдөө энэ бол зөвхөн одоо солонгос болон хятад соёлд байдаг юм соёл байна. За солонгос хүүхдүүд бол хичээлийг маш их хийдэг. Бага ангич бай, дунд ангич бай, ахлах ангич бай. Ер нь хичээл маш ихтэй. Ялангуяа дунд ангиас эхлээд бол хичээл ерөнхийдөө маш их байдаг. За тэгээд дунд ангийн хүүхдүүд бол өглөө 9-өөс гараад оройны 6-ад одоо сургууль дээр хичээл нь дуусч хахад сургуулаа таарад өшөө дээрээс нь одоо нэмэлт уулнын өдөртөө яваад гэртээ 9-10 гэж орж ирэх нь бол энгийн үзэгдлээ. За тэгээд ахлах ангийнх нь болохоор мөн 9-оос оройны бараг 7-8 хүртэл сургууль дээр яаж агаад эсвэл 6 тарлаа гэсэн ч гэсэн дугуйлнуудаа явна. Тэгээд яэшт бэлтэн тэр утгаараа шөнийн бараг 12-1 хүртэл дугуйланд явж хичээлээ хийж агаад гэртээ орой ирдэг. Энэ бол ерөнхийдөө эрдийн үзэгдэл. За тэгвэл сүүлийн үед бас иймэрхүү одоо юу гэдэг дэндүү бас хүүхдийг юм хичээлээ бөмбөгдөж ачаалттай ингэж байлснаас бага насны одоо тий 10 үедээ ингээ хүүхдүүд маань маш стресстэй учраас сүүлийн үед бас солонгос эцэг эхнэр арай жоохон уян хатан бас болж өөрчлөгдөж байгаа. Гэтэл ерөнхийдөө бүгдээрээ хичээл хийх ёстой гэсэн нэг тийм бодлон тархинд нь суудсан байдаг. 9-р нь болохоор солонгос хүмүүс хос хувцсанд маш их дуртай. За тэгэл найз залуутай болов уу, найз охинтой болох юм бол эрэгтэй нь одоо жишээлбэл найз охиндоо анхны бэлгээрээ хос хувцас авч өгөх те, хос бүүч зөөх, за хос гутал өмсөх гэдгийг бол маш энгийн үзэгдэл. Тиймдээ ч одоо солонгост одоо байдаг эхлэлгүүр одоо юу гэдэг брэнд дээр маркетинг хийхдээ ч гэсэн хос хувцас маш ихээр одоо зарагддаг байна. Эрэгтэй чөмсгөр, эмэгтэй чөмсгөр тийм хос хувцад бол та хаанаас харж болно. За ингээд 10 дугаар болохоор солонгос хүмүүст цусны бүлэг маш их чухал байдаг. Blood type те. Цусны бүлэг нь А юу, AB юу, за O юу, B юу гэж ингээд дөрөв хуваагддаг. За тэгээд энэ цусны бүлгээр нь одоо эрэгтэй А ямар эд, эмэгтэй А ямар эд, эрэгтэй А, эмэгтэй А хоорондоо таардаг ч гэдэг юм. Энэ төрөл бүрийн ийм зүйлсийг маш одоо юу
чухалчилж авч үздэг. Тийм учраас анх ерөнхийдөө хүнтэй танилцаад одоо ялангуяа найз охин найзлаагаа хайж байгаа бол нас эдрээ асуусныхаа дараагаар чи цусны бүлэг чи юу вэ гэж маш их асуудаг. Тийм болохоор манай монголчуудын төдийлөн цусны бүлэг эдрээ яриад идэх шүү дээ. За тэгэхээр маш их гайхаж магадгүй. За шинэ хичээлийн жил ч гэдэм үү те ерөнхийдөө шинэ хичээлийн жил нь болохоор 3 сарын 1-нд эхэлдэг. Манай Монгол орчин бол 9 сарын 1 шүү дээ. За тэгээд эсэргээрээ хавар буюу 3 сарын 1-нд шинэ хичээлийн жилийн нээлт болдгоо цэцэрлэг сургууль, оюутан бүгдээрээ бүгд адил 3 сарын 1. За тэгээд ихэвчлэн одоо юу гэдгийг багш нарын баяр гэж багш нарын өдөр гэж бас байдаг. За тэгээд багш нартаа ч юм уу ингээ бэлэг ингээд өгөхөйг бол мэдээж улсаас бас хориглдог. За тэгээд багштаа ерөнхийдөө манай монголчууд ч хөвчлэн 9 сарын 1-нд цэцэг авчиж өгдөг шүү дээ. Салаас болохоор ерөнхийдөө багштаа кофе уух купон ч гэдэм үү те. Эсвэл нэг 10-20 мянган одоо юу гэдэг бэлгэний купон ч юм уу. За мөн бүх одоо цэцэрлэгт ялангуяа би одоо яадаг гэх юм жишээлбэл багш нарт нь кофе авч өгдөг ч гэдэм үү те. Иймэрхүү зүйл нь илүү одоо таалагддаг. За мөн шоколадны набор чихэр эдэрт бас их дуртай байдаг. За тэгээд угаасаа 50,000 воноос доош үнийн бүхий бэлэг өгөх бол зүгээр байдаг юм аа. Солонгос хүмүүсийг ерөнхийдөө нохоо иддэг гэж ярьдаг шүү дээ. За нохооны мах иддэг гэж. Нохооны мах иддэг нь болохоор ер нь маш ховор. Хэдэн жилдээ нэг байна уу, идэхүүгүй юу? Энгийн хүмүүс нь тэгж одоо юу гэдэг өхөр хонь одоо юу гэдэг гахаа дахиашга байнга идээд байдаг бол гэж байхгүй. Яа тэгэхээр тэр маш ховор байдаг. За тэгээд нохооны маха хизээ идэх юм гэхээр ерөнхийдөө нэг хавар хүмүүсийн нөгөө ядаргаа ихтэй тийм үед нохооны мах идэх юм бол ядаргаа тайлдгаа гэж юу ярьдаг. Гэхдээ энгийн одоо жижигхэн нөгөө гэрийн тэжээвэр бүүдэл мүүдэлтэй тэгэл авчаар гэдэргээл тийм нохоо бол идэхгүй зүгээр ингээд тусдаа солонгос ийм цагаан өнгийн одоо тусдаа тэрхүү одоо нохооны мах зардаг тэрхүү ганц нь тусад нь ингээд хижээдэг тийм одоо гахаа шиг гэсэн үг байна шүү дээ. Тийм нохоо байдаг. Зөвхөн тэр нохоогоо л иддэг гэсэн. Тийм тэрнээс бол төрөл бүрийн нохоо авчраад шууд идчихдэг бол тийм бол биш шүү. За мөн солонгос хүмүүс бол маш их нохоо муур тижээдэг улс. За тэгээ сүүлийн үед ялангуяа ганц бие хүмүүс маш их ихсэж байгаа. За тэгээд үүгээ дагаад нохоо муур тижээдэг, гэрийн тижээвэр амьтан тижээдэг хүмүүс маш их болсон. За нийтдээ 50 сая хүн амтай гэхэд 50 сая хүн амын 3/1 нь гэрийн тижээвэр амьтан тижээдэг гэж байгаа. Тэгэхээр маш том зах зээл явж байгаа. Баш их сонирхолтой. Түүнийгээ дагаад мэдээж одоо нохооны кофе шоп, нохоотойгоо орж болдог кофе шоп тий. Тэгээд нохооны дэлгүүр, нохооны хувц дээр зардаг дэлгүүр. За тэгээд амьтны одоо малын имлэг, зам мөн нохооны цэцэрлэгч гэдэг юм уу, зам мөн нохоо care буюу dog care тийм шопууд ч гэсэн маш их байдаг. Үүнийгээ дагаад хөгждөг салбар гэсэн үг. За 13 дугаарт за гадуур ер нь солонгос явж байхад хогийн сав ер нь маш ховор байдаг. За мөн ингээд хүн ихтэй одоо юу гэдэг гудамж идрийг харахад ерөнхийдөө ингээд гадаа хогоо хайцсан гадаа ингээл кофе шопны юу кофений сав маамнууд ингээл хайцсан те ундааны сав хайцсан зөндөө харагддаг олон үйлдлийн газрууд нь одоо цэцэрлэгт хүрээлэмж гэдэг юм уу те ханган мөрний ойр орчим ч юм уу ерөнхийдөө хогийн сав маш ховор харин хаана байдаг гэхээр хогийн сав хөвчлэн одоо жорлол нийтийн жорлолд бол хогийн савууд дотор нь орохоор байдаг. Тийм болохоор хогнуудаа ер нь ингээд цуглуулад авч явж байгаад нийтийн 0 орохтой хайж болно. За тийм нийтийн 0 бол нэлээд олон байдаг. Хаа сагвал ерөнхийдөө 0-ийн одоо дүрстэй те 0-ийн тэмдэглэгээтэй. За тэгээд хинээс ч одоо асуусан 0 орох бол 0-ийн асуудал бол ерөнхийдөө бага байдаг. Хаа сагвал 0 нийтийн жорлол ихтэй гэж хэлж болно. За бүрч нэг амар цэвэрхэн бол биш. Ерөнхийдөө яг тэгж хүмүүс ярьдаг штеп. Хятадыг бодвол арай цэвэрхэн, Японыг бодвол жоохон бэлэр гэдэг. Японд очиж үзсэн хүн бол ерөнхийдөө солонгост ирэхэд бол ер нь ойлгомжтой. Япон бол маш цэвэрхэн гудамжтай тийм байдаг шүү дээ. Солонгос болохоор ингээд жижиг гудамжууд нь ч гэсэн ерөнхийдөө жоохон замбраагүй зүйл ер нь маш их байдаг. Энэ бол надад маш их таалагддаг бас нэг соёл байгаа. Тэр 14 дугаарт юу вэ? 14 дугаарт надад юу вэ гэхээр ихтэй сургуулиуд ер нь бүхий л ихтэй сургууль хувийнхч бай, улсын ихч бай те бүх ихтэй сургууль нь 5 сарын дундуур ерөнхийдөө 5 сард оюутны баяр гэж хийдэг. Одоо яг жүжигтэй гэж нэрлэдэг. За тэгээд энэ хүү жүжигтэйгээр яад юм бэ гэхээр нийтдээ бараг 3 өдөр уриалжилдаг. За ингээд тэрхүү хамгийн сүүлийн өдөр нь ингээд 3 өдрийн гурвууланд нь өдөр алган концерт тоглодог. За тэгээд концертын дээр хөвчлэн маш алдартай дуучин эдэр ирдэг. За бүр ингээд том одоо юу гэдэг Сөүлд Ёнсэд гэж юм уу те ингээд Сөүлийн их сургуулиудад бол маш том одуудыг бол авчирдаг. Одоо Хёна, Сай ч гэдэг юм уу те маш мундаг одууд бол очдөг. За намайг одоо манай сургуульд байхад болохоор дөнгөнч
дөнгөж тэр үед бас Сүнёштэй алдаршиж байсан. Ингээд Сүнёштэй ч гэсэн манай сургууль дээр бас ирж байсан. За мөн Сүнёштээс гадна Жина, Фоминууд ч гэдэг юм уу те. Тухайн үедээ алдартай байсан одууд бол маш их харж байсан. За харамсалтай нь одоо ковидын улмаас 2020 он бол 21 онд бол мэдээж энэхүү театр гэж үгтэй бол байхгүй болсон. Хийх боломжгүй болсон гэсэн ковидос болоод энэ маш харамсалтай. Уг нь анх одоо юу гэдгийг Солонгос сурж байгаа бүх гадаад оюутнууд бол энэ хамгийн их хүлээдэг фестивал бол энэ яхааргүй 5 сард болдог фестивалууд байдаг. За тэгээд өөрийн сургууль дээр болдог фестивал одоо концерт үзчихэд өөр бас манай хотод байгаа бусад сургуулиуд Чүннамд, Ханбат, Ханнам гэх тээ бусад сургуулиуд дээр очиад бас концерт үзэх боломжтой. Хөтөлбөрийг хараад энэ сургууль дээр ийм дууч ирэх юм байна те. Энэ сургууль дээр одоо жишээлбэл одоо ийм хамтлаг ирж байгаа юм байна. Миний дуртай хамтлаг ирж байгаа тэрийг очиж үзье гэл те. Тийм болохоор зөвхөн өөрийнх нь сургууль дээр оролцох биш бас өөр сургуулиуд дээр ч гэсэн оролцдог. За тэгээд дээрэс нь энэхүү жүжигчээр яад юм бэ гэхээр юм факультет ингээд сургууль болгоо өөрсдийнхээ асраа бариад тэгээд гоё хоол те гадаад оюутнууд одоо юу гэдэг хятад хоол, монгол оюутнууд бол монгол хоолооч зарж болно. Ингээд хоолоо өөртөө хийгээд зараад те тэгээд оюутнууд арх зардаг. Арх бол хамаагүй 21 нас хүрсэн бол архиулж болдог. Тийм болохоор архийг бол битүү сөөжүү пи бол битүү зарна. За тэгээд үүр цайтал архицдаг солонгос оюутнууд. Хамгийн сонин соёл бол угаасаа энэ байх бах. Ямар ч улсын одоо оюутнууд ирсэн те сургууль дээр ингэ шоудод ахаар гайхаж магадгүй. За тэгээд солонгосууд чинь архич арт юм шүү дээ. Гэхдээ архийг бол мэдээж бичнээ мууж ингэсэн ч гэсэн ажил амьдралаа хийцээж алддаггүй. Зүгээр яг ингэ зөв тохируулаад хэрэгжилдэг гэсэн үг. За ингээд зөвхөн солонгост харж болох хамгийн сүүлийн зүйл маань юу вэ гэхээр ерөнхийдөө 24 цагийн супермаркетууд маш их байдаг. За мөн өмнө нь одоо ковид байхгүй хахад 24 цагийн хоолны газар 24 цагийн юуны архиуд газар гэх мэтлэн бүх зүйл нь 24 цаг ажилладаг газар маш их байдаг. Яг хамгийн гадаадууд хамгийн их гайхдаг зүйл бол энэ. Тэгээд Монголд одоо дээр жишээлбэл 10 хүртэл ажиллана, 11 хүртэл ажиллана гэл те. Ингээд орох газар олддгүй шүү дээ. Орц сууж ингэж одоо уух ч юм уу те тийм уушин газрууд бол ховор байдаг. За тэгээд ихэнх нь одоо 11 12 гэдээ хаачдаг шүү дээ. Тэгэхээр Солонгост болохоор юу 11 12 өглөө 5 хүртэл 6 хүртэл эсвэл өглөөний 8 хүртэл ажилладаг тийм байдаг. За мэдээж бас тун харамсалтай ковидос болоод энэхүү газрууд маань ч гэсэн сүүлийн үед бол эрт хаалгаа барьж байгаа ковидос болоод за ингээд өнөөдөр хүргэсэн мэдээлэл маань танд таалагдсан байх гэж бодож байна. Ингээд дараачихан дугаараар түр баяртай. За мөн subscribe хийгээд намайг цэвэгээ дэмжээрэй манайхан share like сэтгэл хэсэгт та бүхэн дараагийн видеогоор өвшөө юу мэдж амаар байгаагаа бас бичиж үлдээгээрэй. За ингээд намайг цэвэтэйгээ хамт байсанд маш их баярлалаа. Баяртай.